ивент дээр зохион байгуулагдсан асуултаа дараа нь хувь хүн ч юм уу байгууллага өөр гадар зохион байгуулагдвал дахин ашиглана гэсэн тохиолдол байдаг уу? Тийм байгаа. Тийм боломжтой. Одоо бид нар чинь нэг 3000 орчим асуултын сан байна л да. Ер нь одоо зурган болон энгийн асуултууд, тэгээ лог асуултууд бүгдээр хойлолтоод. Тэгэхээр эргээд бид нар чинь чаал өөр байгууллагт зохиоход бүр өмнөх одоо хэдэн жилийн өмнө ашиглаж байсан асуултуудаасаа ингэж баг зэрэг өөрчлөлт ч юм ингэж оруулах те. Энэгүй тохиолдлууд бол байдаг тийм. Одоо нэг манай квизийн яг ингэж маш олон жил оролцож байгаа чадварлаг одоо туршлагатай оролцогч чинь ерөнхийдөө баг тамирчин шахуу болсон байдаг. Өөрсдөө ингээ байнга бэлдээд байж идэг. Тэгээд амар мундаг мэдлэгтэй тийм залуучууд бол бас яг ийм доктортой тийм бүрэл бол байгаа. Нэг 10-аас 15 баг гэдэг ч юм уу те. Хануутай би нэг квиз найд орж байгаа хануугаас сонссон юм. Багийнхаа тамирчдыг жоохон муу сул байх юм бол сольж мөлдөг ч юм. Тийм. Айгүй нягт нэмбэ сахилгаалттай үздэг гэж бодчихсон. Одоо нэг тасралтгүй орж байгаа хүмүүс чинь жоохон таараа хүмүүсээ солиод одоо манай ажил дээр нэг ийм мундаг ийм төрлийн мэдлэгтэй залуу байгаа гэхэд тэгвэл аваад ирэх гээд дараагийн 7 хоногт оруулж үзүүлээ гэдэг чинь ийм аяг нөө бага олон хүчтэй болгоод тэгээд ингээд дээш явна авдаг үздэг шагналт байранд ордог ч юм те. Сүүлд яг нөө хасын хөлгөд баг дээр бас ажиллаж агаад сая би намар ажиллаа хүлээлгэж өгсөн. Тэгээд нэг ордох их үсрэг болсон. Биднийг жоохон байхад англи хэлтэй хүмүүс их гоё харагддаг те. Англи хэлийг заавал сурах ёстой гэдэг одоо нэг юм бүрийн чадвар, ур чадвар шиг ингэж хүлээж авдаг гэсэн бол одооны хүүхдүүд бол англи хэлэл хэрэглээний төвшөнд энийг сурах нь өөрөө цаг хугацааны асуудал юм шиг санагддаг. За сайн бацхан ингээд Сансо подкастын ээж нэгэн шинэ дугаар хэлж байна. Дугаар үртээ бид бүхэн өрмөц зочдыг оролцуулдаг үлээ. Энэ удаагийн дугаараар маш сонирхолтой шүү. Улаанбаатар хотноо одоо ингээд нэгэн соёлыг бий болгож байгаа квиз найдыг одоо санаачлагч хамтран одоо үүсгэн байгуулагч Мико юу Мишель минь хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Одоо их ажилттай хүн одоо Мико маань одоо гунши ихтэй квиз найд байна. Тэгээд Лантон дохоо төрийн бүс байгууллагын тууцд байна. Тэгээд Late Night Мико гэдэг нэвтрүүлгийг хөтлөж байсан. Тэгээд их олон ажлыг амжуулж байгаа залуу байгаа маа. За цаг гарган хүрэлцэн ирсэн нөх баярлаа. Илгээж бас подкастт оруулж байгаад маш их баярлалаа. За ажил ихтэй нөө сонь сайхан юу вэ? Ажил ер нь нэлээ их байна. Одоо намар болоод хүүхдүүдийн сургууль эхэлсэн чинь тэгээд бүр яг ажил болон хүүхдүүдэд зөөх нааш цаашаа асуудал зохицуулах гэдэг ер нь ачаал нэлээ ихсэж байна. Тэгээд одоо хүмүүсийн монголчуудын угаасаа бүгдээрийнх нь нэлээд завгүй болдгол үе байна л да тий. За Микогийн хүүхдүүд ч тааваас илүү алдартай бас. Цааш ярина. За тэгэхээр Миког бол одоо та бүхэн бол квизнэ дээр нь мэдж байгаа. Одоо хотын ихэнх залуучууд очдөг юм бүр одоо pop culture хэмжээнд хүрсэн байна. За үүнээс гадна Late Night with Mikoгийн шоу хийжсэн. Энийг бол одоогийн хугацаанд түр зур завсарласан байна. Энэ ер нь дахиад явах уу хэсэг азанж байгаа ямар гартлаа? Ерөнхийдөө зогссон байгаа. Дахиж яг Late Night with Miko эхлэх хэсэг нь бол эргэлзээтэй байгаа. Гэхдээ контентын салбартаа эргэж бас ирэх хүсэл дэж дотор явж байгаа. Тэгээ бас нэг манай найруулагч маань бас нэг шин санаа гаргаад бид тэрэн дээр яг ярилцаад одоо хөгжүүлэлт хийгээд явж байгаа. Гэхдээ яг тодорхой хугацаа бол хэлж мэдэхгүй байна. Яг Late Night нэвтрүүлэг маань 40 дугаар албасаар явуулсан. Тэгээд ерөнхийдөө тэгээд зогссон да. Одоо тэгээд сувг нэг мөсөн бүр 100k хүрсэн байгаа шүү дээ. Тэрийг бол ашиглаж дахиад контент орох нь шүү дээ ер нь л тийм. Тийм. Гэхдээ мэдгүй одоо Late Night-ийнхаа сувг дээр явах нь уу, яах нь уу сайн мэдэхгүй л байна. Бид яг нэг тодорхой одоо бодлогын яг шийдвэр бас гаргаагүй л байна л да. За тэгвэл бидний үздэг нэвтрүүлэг маань иймэрхүү учиртай юм байна. Үргэлжлүүлээд ер нь шууд гол асуулт орё. Ер нь Quiz Night анх хизээ зохион байгуулагдаж анх эхэлсэн бэ? Түүх нь юу вэ? Одоо найруулагч төлгөөнтэйгээ хизээ нэгдсэн бэ? Энэ арын зүйлсийг бидэнд сонирхолооч. За тийм Quiz Night одоо ер нь бас манай quiz-ийн оролцогч community-гийн нэг юм амьдралын баг нэг хэсэгт нь орцсон, хэв маягт нь орцсон тийм ийм event болоод хөгжөөд явж байгаа. Тэгээд залуучуудын бас чөлөө цагаа сонирхолтой өнгөрүүлэх юм сонголтонд бас нэгээр нэмэгдэж орж ирж байгаа ивент болоод явж байна. Миний хувьд бол яг анх 2017 оны 1 сарын 26-ны өдөр хамгийн анх удаа одоо энэ Quiz Night буюу энэ асуулт хариултын тэмцээнийг хөтөлж үзсэн. Тэгээд энэ нь болохоор манай нэг найзууд маань ажилдаг одоо ресторан ийм ивент хийх гэж байна. Чи хөтлөх үү, сонирх уу гэд би анх удаа очиж уулзж ирсэн. Тэр нь өөрөө циркийн одоо зүүн бөөрөнд байдаг байсан Crown Bra House гэд газар байсан. Тийм одоо байхгүй. Одоо байхгүй тийм. Дотроо нэг гоё өөртөө PV ингэж нэрж мэрдэг, шараа эргээ гаргадаг тийм гоё газар байсан. Тухайн газар Sean Hennessy гэж хүн санаачлаад одоо
залуучуудыг 4-р өдөр болгон ийм асуулт хариултын тэмцээн зохион байгуулъя гэдэг санаачлага явьж исэн. Тэгээд намайг хөтлөгчөөр анх дуудаад тэгээд ер нь окей чи болж ин хөтлөөд үзээч гэдэг. Тэгээд би анх 2017 оны 1 сарын 26-нд анхны тэр Крон асуулт хариултын тэмцээн гэдэг нэртэй зохиогддог байсан ивентийг хөтлсөн. Тэгээд тэндээ би чинь нэг жил орчим хөтлөөд одоо тэдний яг гэрээт хөтлөгч болоод явж исэн. Тэрний дараа тухайн ресторан маань хаалга хаасан. Тэгээд үйл ажиллагаа явуулахаа болоод ерөнхийдөө нөгөө нэг цирк төр болдог байсан, крон дэр болдог байсан асуулт хариултын тэмцээн зогссон. Энэ үед жил гарны хугацааны дараа. Тэгээд энэ үед нөгөө нэгэнт квизд оролцдог ийм community одоо оролцогч нарын ийм хүрээлэл үүссэн байжгаад тэд нар маань надаас асуусан л дээ. Ер нь дахиж болохгүй мүү гэсэн чинь газар маань хаацсан штэ гэдгсэн чинь ер нь чи өөрөө ингээд санаачлаад цаашаа аваад явуул яа гэм бэ. Бид нар бол ирж оролцоход бэлэн байгаа шүү гэдэг хүмүүс санал тавиад тэр үед одоо манай нэвтрүүлгийн найруулагч найздаа би дүлгөөнд одоо санал тавиад юу асуулт хариултын тэмцээнийг ер нь хоёул баг болгоод үүсгээд те зохион байгуулад үцхүү. Чиний юу санаанд багтж гэнэ гэсэн чинь окей үзье л да. Наач гоё сонирхолтой ш тэгээд. Өөрөө ер нь бол оролцдог гэсэн л да цаатах чинь. Тэгээд турш үзэвдээр хийсэн. Тэгээд иргэн ирсэн. Гэхдээ яг мэдээж нөгөө нэг брендингийг арай өөр болох үүднээс quiz night буюу одоо UB quiz night буюу Улаанбаатар хотын асуулт хариултын тэмцээн гэдэг утгаараа нэрлээд бид нэр арай нэг өөр брендинг хийгээд гаргаж ирж явуулж ирсэн. Тэгээд тэр чинь 19 он юм да. Тэгээд тэрнээс хойш яг UB quiz night гэсэн нэртэйгээ өнөөдрийг хүртэл одоо ковидыг тооцвол өнөөдрийг хүртэл тасралтгүй яг event маань зохион байгуулагдаж байна. Анх зөвхөн Пүрэв гарагт зохиогддог байсан. Одоо сүүлийн 1 жил гарan тэр 2 жил шахам хугацаанд Мягмар гарагт бас салбарлаж 2 event тасралтгүй явж байгаа. За өөрөг 7-8 жил болсон биш үү? Тий. Зөв. Одоо тэгэхээр документ бол одоо найруулагч дүлгүүмэн бол одоо яг энэ quiz master-ийн төвшөнд бол очичоод шүү дээ. Тэгэхээр энэ асуулт гаргахад юу ямар процесс болж байгаа бол одоо маш их асуултын дата үүсэж байгаа шүү дээ. Тэрийг дахин яаж ашиглах юм бол ноохоо одоо цаана юу болоод байна тий. Тийм биднэрт одоо энэ урт хугацаанд нэлээд асуултын өндөр дата үүссэн байгаа. Тэгээд яг энийг нөгөө нэг юм гоё квизийн сонирхолтой хоорондоо тоглож болдог ном болгоод ч юм уу карт болгоод гаргах уу гэдэг санаа ч гэсэн бас яригдал явж л байдаг л да. Гэхдээ яг шууд ажил болохгүй байгаа. Бид хоёр жоохон хүлээлгэнд оролцсон байгаа. Ер нь яг асуултын багийн ахлагч буюу quiz master бүх юмыг одоо найруулж ингэж эцсийн шатнд гаргаж байгаа. Хид хідэн одоо source-оос биднээс асуултууд авдаг одоо хүмүүсээс гэдэг юм уу те асуулт бидэрлөө нийлүүлдэг юм тодорхой хүмүүсээс байдаг. Тэгээ тодорхой хугацаанд ингээд нийлүүлээд ингээд одоо өөр мэрэгжлийн хүмүүс ч гэдэг юм уу те Монголд байдаг хүмүүс ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар тэгээд яг хоо мэдээж дөөх өөрөө бас асуултыг зохион хүмүүсээс авсан асуултуудаа найруулна гаргана ингээд яг quiz master үүргийг гүйцэтгэдэг. Ер нь тэгээд зүгээр миний анзаарж байгаагаар бол нэг 19 оноос хойш өнөөдрийг хүртэл нөгөө байнгын юм хийгээд тахаар тэрэндээ улам ингээд өөрийгөө анзаараад одоо мэдээж алдаа дутагдлаар бол энийг ингэж өөрчлөх хэрэгтэй мэн ингэж засах хэрэгтэй мэн гэдэг ингээд сайжраад улам л одоо алдаа багтаа болоод илүү сайн quiz master болж байгаа гэж санагддаг. Тэгээд ер нь бол асуултын багийн ахлагч одоо тайзан дээрх асуудлыг Мико хариуцдаг бол тайзны арын асуудлыг бүгдийг нь дөг хариуцдаг гэдэг ч юм уу те. Тэгээд иймэрхүү үүрэгтэй. Гой сонсогдож тэгээд ном гарвал гоё юм да. Гэтэ одоо ивент дээр зохион байгуулагдсан асуултаа дараа нь хувь хүн ч юм уу байгууллага өөр гадар зохион байгуулахад бол дахин ашиглана гэсэн тохиолдол байдаг юм. Тийм байгаа. Тийм боломжтой. Одоо бид нар чинь нэг 3000 орчим асуултын сан байна л да. Ер нь одоо зурган болон энгийн асуултууд, лог асуултууд бүгдээрээ хойлолтоод. Тэгэхээр эргээд бид нар чаал өөр байгууллагт зохиоход бүр өмнөх одоо хэдэн жилийн өмнө ашиглаж байсан асуултуудаасаа ингэж баг зэрэг өөрчлөлт ч юм ингэж оруулах те. Иймэрхүү тохиолдлууд бол байдаг тий. Зүг. Одоо ингээд ивентээ байнга тогтмол одоо тасралтгүй ингээд зохион байгуулж чинь тууштай явж байгаа. Тэгээд харин ивентээс гадна хувь хүн байгууллагууд ер нь хэр захиалж байна? Энэ ер нь түгээмэл болсон уу? Тэгээ одоо нөгөө quiz зүгээр ингээд паблик хүмүүс зарлаад ивент маань бол угаасаа болдгоор болж байгаа. Зүгээр ер нь сүүлийн үед албан байгууллага хамт олон дотооддоо бас quiz night зохион байгуулах юм соёл нэлээд суралцаад тогтворч байна. Зарим байгууллага бол бүр манайхд одоо ингээд 5 жил хамтарч ажиллаад тэгвэл 5 жилдээ нөгөө нэг жилд нэг удаа яг албан ёсоор хамт олонныхоо дунд одоо тэмцээн болгож явуулдаг. Тэгэн гутлаад 10 баг оролцсон бол 1-ээс 10 дугаар байр хүртэл оноогоо цуглуулад явдаг. Тэгээд нөгөө хуваагдсан багаараа тухайн байгууллагынхаа оны төгсгөлд хамгийн өндөр оноотой нь одоо тэр нь урлагийн наадам, спорт наадам тэгснэ дунд нь quiz гэдэг нэг юм тэмцээн болж орж ирж байгаа юм. Тэгж оноогоо цуглуулад оны төгсгөлд ингээд хамгийн өндөр оноотой шагнагддаг ч юм уу. Тим соёлтой болсон байгууллагууд ч байна. Бас
харилцагчдыгаа одоо ураад харилцагчдаа зориулсан одоо үдшилэг дээрээ quiz night-ыг дундуур нь оруулж ирдэг ийм соёлч гэсэн бас тогтож байна л да. Тэгээд playtime дээр бол бид нэр одоо сүүлийн нэлээд хэдэн жил байнгын очиж quiz night-ыг зохион байгуулж байна гэдэг ч юм уу те. Ингээл хаасаагүй л ингээл хүмүүс суралцаад одоо нэг юм нөө байгууллагын дотоод хамт олонд зориулсан нэг юм workshop гэх юм уу дотоод багийн уур амьсгалыг нэмэгдүүлэх те. Одоо хамт team building те. Тийм маягаар ингэж quiz-ийг ашиглах одоо тохиолдлууд бас айгүй их болж байна. Яг ингээд яг оновчтой л бас таарад байл. Яг хүмүүсийг хооронд нь яг харилцуулаад Тий. харилцаа үүсгэх юм уу та. Тэгснэ ингэж байгаа байхгүй. Жишээ нь одоо алба хилцүүд байгаа шүү дээ тийм. Одоо маркетингийн алба те одоо юу гэдэг инженер техникийн албаныхан гэдэг ч юм ингээд ийм хилцүүдээ хооронд нь холиод баг болгож байгаа байхгүй. Тэгэнгუთ л одоо нэг байгууллагт ажилладаг ч гэсэн хэдийгээр хоёлоо хоорондоо нэг их юм ярьдаггүй. Тэгэхэд хоёлоо нэг болоо баг болоо квиз дээр нэг орой нэг 2-3 цаг өрсөлдөхөд багаараа ярилцаад бие бинтийг ойлголцоод байна. Асуулт чи юм шүү гэдэг ингээд илүү юм танилцж аваад за цаашлаад ингээд бас дотн болох ч юм уу те. Байгууллагын дотоод уур амьсгалд бас иргэн нөлөө үзүүлэх тийм боломжтой л зүг. Угаас энэ нөгөө нэг модуль минь их гоё юм л да. Яалч хоорондоо ярилцсан те. Тэгснэ үү. Тэгэхээр ямар ч хүмүүсийг баг болгоод хамт олон болгочих чадвартай гэж хараад байгаа. За одоо тэгээд миний хамгийн их сонирхож байгаа зүйл юу вэ гэхээр ингээд нэлээ олон жил явчлаа, тууштай явчлаа. Мэдээж тэгээд энэ анханасаа юм орлоготой бол байгаагүй байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ яг ингээд тасралтгүй тууштай явсны одоо цаад нууц нэг юм уу, төвчээр нь юу вэ? Энд чинь дундаас нь хүмүүс шантрахаар юм гарах л байхгүй. Хамгийн бэрхшээлтэй зүйлүүд юу байв? Тэгээд ямар урт хугацаанд ингэж авч явах хүчин зүйлүүд юу байв те? Тэгээд хизэнээс орлоготойгоо залгах гэдэг. Тий, ер нь яг уу за эхлээд бол одоо тасралтгүй явсны гол нөлөө нь юу вэ гэхээр одоо манай яг нөгөө нэг гол хамтрагч маань бит хоёр өөрсдөө өмнө нь late night show-н дээр ч гэсэн хамтарч ажиллаж исэн. Одоо манай найруулагч за тэгээд өөр бид нартэй хамтарч ажиллаж байгаа иргэн тойрны хүмүүс маань ч гэсэн бас бид нарт ийм итгэлтэй ийм багийн залуучууд маань байсан. Тэгээд тийм учраас бас тэр нэг гол ихний үзүүлэлт байх. Хоёрдугаарт дуртай байсан. Яг quiz хийхдээ. Хэдийгээр орлого олохгүй байгаа ч гэсэн 7 хоног болгон хүмүүс цуглаа тэгээд нөгөө нэг бидний бэлтгэсэн асуултанд хүмүүс хариулаад өрсөлдөө те ингэж явж байгаа энэ зүйлийг харах энэ ажлыг хийх өөрөө дуртай байсан. Би өөрөө жишээ нь тэрийг ингээ хөтлөөд явах ч юм уу те. Эндээ бол дуртай байсны гол үзүүлэлт байгаа. За тэгээд тасралтгүй явъя гэдэг дээр бол яг тохиролцсон байсан. За ер нь бол тасралтгүй явъя болондоо тэгээд ер нь яг ингээл орлогогүй одоо субботник гэдэг шүү дээ. Ингээд нэг юм ажил хийгээд яваад байгаа юм шиг мэдрэмжтэй. Гэхдээ одоо гэр бүлийнхэн ч гэдэг юм уу те одоо ер нь бол наатах болчооч гэж юусоо хизээч хэлж байгаагүй. Айл талдаа. Энэний бас давуу тал байгаа. Тэгээд за болондоо гэсэн итгэл байгаац. Тэгээд нөгөө нэг quiz-ийн хамт олон community оролцогчдын нэг юм community-гаа ингээл хараал байраал те. Тэгж явж байгаад ер нь сүүл рүүгээ quiz-д оролцох хүмүүсийн тооч гэсэн нэлээ ихссэн. Тэгээд тэр хүмүүсийн ингээд ширээгээ төрүүлж эзлэх ч юм уу те. Нөгөө нэг юм ширээ хязгаарлал үүдэл байгаад байна шүү дээ. Бидний зохион байгуулалт газар чинь арай жижигхэн байсан баха. Тэгэхээр нэг 30 баг ордог байсан багт. Нөгөө 30 багч ингээд пиркэд үрчдэг, үүднээс нь хүмүүс боцож мөцдөг байсан байхгүй. Тэгэн гутал за одоо ер нь хэдүүлээ ширээгээ үнэлье. Тэгээ энүүгээр одоо quiz зохион байгуулж байгаа хүмүүс өөрсдөө бас орлоготой болох хэрэгтэй болов. Одоо ядчил бидрээс чинь ингээд хэвлэх одоо янз бүрийн бос зардлууд гарч байгаа тэрийгэ coverлох хэрэгтэй болсон гэл. Иймэрхүү зүйлээс ихсэн. Тэр нь өөрөө ер нь ковидын үе юм уу да. Одоо ковидын яг өмнөхөн арай гайгүй тийм болж эхлээд сүүлдээ яг ковидын дараанаас бол яг нэлээд жигдэрч ихсэн. Тэгээд яг өнөдр хүртэл явж байгаа. За одоо бол нийтдээ ингээд цар хүрээ community гэж таасаа ярьлаа шүү. Тэгэхээр энэ хичнээн хүн байгаа бол байнгын тогтмол оролцдог. Тогтмол багууд гэж юу вэ? Одоо энэ баг нэг юм аврагын төлөх юм шиг бүр ингээд. Тэгээ одоо тэр нөө 2017 оны 1 сард болсон хамгийн анхны ивентээс ахуулаад өнөөдөр хүртэл оролцож байгаа багууд хүртэл байдаг. Тийм оролцогчд хүртэл байдаг. Тэр яг тасралтгүй ингэж явж байгаа оролцогчд байгаа. Зүгээр шинэ тутамдаа ингэж сонирхоод магадгүй одоо ингэж танаа хамт олон те. Өнөөдөр хэдүүлээ орой нэг гоё квиз жийл та гээл те. Гоё багаараа нэг жоохон юм ярилцсангаа те. Тэгээд сонгоод ирж байгаа хүмүүс ч гэсэн байна. Ерөнхийдөө бол яг манай нөгөө нэг public групп байдаг. Одоо нөгөө квизийн бүх мэдээлүүд ордог. Одоо дараагийн 7 хоногт ийм ивенттэй шүү, ингэ шүү, тэгэж шүү. Ширээгээ ингэ захиалаараа гэдэг ч юм уу. Тэр групп бол өөрөө нэг 13 4 мянган гишүүнтэй тийм групп байгаа. Тэгэхдээ тэр бол нөгөө нэг бүгдээр ирж ордог гэсэн үг биш. Ерөнхийдөө нэг 2000 орчим хүмүүст бол эргэлддэг байх гэж бодож байна.
Ер нь ингээл одоо чи энэ 7 хоногт орчоо дараа 7 хоногт орохгүй. Гэхдээ жоохон байцсаа дараа сард ирснээр ордог ч юм уу. Иймэрхүү хүмүүсийг ингэж тооцож үзэхэд бол тиймэрхүү байгаа бах. 7 хоногийн одоо яг үндсэн мегмар болон пүрүү гарагт явж байгаа rookie quiz, main quiz гэдэг хоёр event маань бол нэг тус бүрдээ нэг 200 гаруй хүн ордог. Одоо нэг 240 орчим хүн ордог. За бид нар 3 дахь өдөр лав гарагт бас special event гэж зарлаж байгаа. Тэнд нэг 20 баг гэхээр нэг 100 гаруй хүмүүс ордог. Тэгэхээр нэг 500-аас 600 хүн бол ерөнхийдөө 7 хоног болгон ирж оролцож байгаа. Тэгээ хамтран зохион байгуулж байгаа газруудтай мэдээж тэр газарт орлого оруулж байгаа тий. Ер нь нууц зөвшөөрөл ямар хуу дийл тогтчихэж одоо тэр хамтарч үүсэж байгаа бол заалтай юм бол. Тийм яг мэдээж тухайн газараа бид нэг манайх ивент зохион байгуулж байгаа тий. Тэрэн дээрээ жишээ нь одоо шар аригийнхаа спонсорыг бид нэг ингэж одоо илүү давуу байдалтайгаар ингэж худалдаалъя гэдэг ч юм уу тий. Иймэрхүү дийлүүдээс явдаг. За тэгээд дэж дүүргэлт байгаа учраас тодорхой хэмжээний бидний зарлыг хоорлооч гэдэг юунууд байдаг. Одоо дийлүүд бол байдаг тий. Зөв ойлголоо. Тэгэхээр нэг амар өндөр дүн биш ч юм уу тий. Ойлголоо. Ер нь бол ингээд тогтмол явж байгаа. Тэгэхээр яг хүмүүс ингээд хөндлөнгөөс quiz night-ыг харангуйтаа болдсон байна. Бид нар ч бас хий гэсэн санаа гарч ирж байгаа хэл та тий. Тэгэхээр ийм одоо салбар ийм өөр quiz-үүд хэрэг гарч ирсэн бэ. Тэд нар тэгээд ер нь доктортой байна уу? Яаж байна? Энэ зах зээл арга юм бол. Яг хөө тэгээ олон quiz-үүд угаасаа явдаг л да энэ тэргээр одоо спорт quiz гэдэг ч юм уу. За эсвэл зөвхөн киногаар quiz хийдэг ч юм уу тий. Одоо Friends-ийг үздэг Friends-ийн фэнүүд дотроо community-д ингээд зарладаг ч юм ингээд иймэрхүү ивентүүд бол зарлагддаг. Тэр юм цаашлагдсан байх л бах. Зүгээр яг салбарсан гэвэл юу байгаа? Одоо нэг манай quiz-ийн яг ингээд маш олон жил оролцож байгаа чадварлаг одоо туршлагатай оролцогч чинь ерөнхийдөө баг тамирчин шахуу болсон байдаг. Өөрсдөө ингээд байнга бэлдээд байж идэг. Тэгээд амар мундаг мэдлэгтэй тийм залуучууд бол бас яг ийм доктортой тийм хүрээлэл бол байгаа. Нэг 10-аас 15 баг гэдэг ч юм уу те. Тасралтгүй одоо quiz night-д оролцсон. Тэгэхдээ ер нь ингээд дотроо баг ингээд найзууд болцсон тийм хүмүүс байгаа. Тэр хэд маань дотроо өөрсөндөө Jeopardy quiz гэж зохион байгуулдаг. Ээлжилж хост хийгээл өөрөө асуултаа бэлдэж ирээд нөгөө багууд маань рандом хуваагдаад тэгээд ингээд баг бол суугаад тэгээд эдгээр нэг 10 гаруй 10-аас 12 багтаач ингээд ийм жижигхэн Pride Mag-ийн quiz-ийг бол байнга хийдэг. Тэгээд тэдний асуулт бол амар хүнд яг ингээд өөрсдийнхөө төвшний хүмүүс зориулж байгаа хгүй одоо нэг юм баг мэрэгжлийн ингээд хэлчих болохоор гарууд байхгүй ер нь өөрсдөө тэгээд агүй хүнд байдлаар ингээд зохион тэгээд хоорондоо тэрэндээ амар дуртай. Тэр ивент бол ер нь яваад байгаа. Тэд нэр бас салбарлж өөр газар зохион байгуулт. Тэгээд өөр чинь манай Rusty чинь үе одоо яг спорттойгоо холбоотой ч юм уу кинотойгоо холбоотой quiz-үүдийг бас зарладаг. Тэгээд тэрэнд нь бас quiz-чид ингээд янз бүрийн хүмүүс ингээд очиж оролцож байгаа харагддаг. Тэгэхээр яг энэ соёл өөрөө ингэж гоё задарч ингэж хөгжиж байгаа нь өөрөө бас илүү таалагддаг л да. Улам л хүмүүст илүү одоо танигдж ийн хурж ийн гэсэн үг шүү дээ. Зүг. Тэгэхээр одоо энэ баг ингээд орой хүмүүс ажиллаа тараад очдөг ивент нь бол яалч болж хойрлаа л та. Би ч гэсэн 2 3 орсон. Тэгээ ингэж юм чинь байнга ордог хүмүүс бүр ингээд аягүй сонио. Байнга ордог оролцогчдыг бол жишээ нь пүрүү гарагийн орой гэрийнх нь хайцсан бэ гэж асуудаг гэж аахгүй. Тийм. Тэгэхээр тэр бүр ингээд ийм усаад quiz дээр байгаа гэдэг мэддэг ч юм уу тийм хэмжээний ингээд өөрсдийнх нь амьдралын хуваарьт орцсон тийм оролцогчд бол их олон байдаг. Зүг. Тэгээд хануутай би нэг quiz night орж байгаа хануугаас сонссон нөгөө багийнхаа тамирчдыг жоохон муу сул байх юм бол сольж мөлдөг ч гэнэ. Тийм. Айгүй нягт юм бай сахилгааттай үздэг гэж болчихсон. Одоо нөгөө нэг тасралтгүй орж байгаа хүмүүс чинь жоохон таарсан хүмүүсээ солиод одоо манай ажил дээр нэг ийм мондөг ийм төрлийн мэдлэгтэй залуу байгаа гэхээр тэгвэл аваад ирэх гээд дараагийн 7 хоногт оруулж үзүүлээ гэдэг ч юм. Ийм аяг нөө бага олон хүчтэй болгоод тэгээд ингээд дээш явна авдаг үздэг шагналт байранд ордог ч юм уу те. Одоо сүүлдээ ингээд нөө багууд хооронд одоо мондөг квиздэг залуучуудаагаа ингэж солилцдог одоо нэг юм тамирчин солилцож 8 шиг юм баг яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо манайх бол асуудалгүй одоо бооцооны мөнгө чинь таачнаа гэдэг ч юм уу те. Тэгж мингээд явдаг ч юм мэдгүй одоо нэг тиймэрхүү маягаар хүртэл тамирчид ингэж хоорондоо яваад байгаа тохиолдлууд хүртэл байгаа. Зүгээр тамирчид гээд дуудуулдаг болцсон байгаад байгаа баг те. Баг хөгжил нэлээ хурдтай явж шít өндөр түвшинд хүрч байна. Тэгэхээр анх бол ингээд нэг цөөгүүлээ цөөн багтаа зохион байгуулсан. Одоо бол ингээд шал өөр болсон шүү дээ. Энэ хоёрын хооронд ялгаа юу вэ? Анханаас ийм байж байгаа. Одоо энэ дэвшил нь илүү хөгжилтэй хөгжиж гарч ирсэн гэдэг ч юм уу. Тийм яг нөө бид нэр бас ингээд харахаар яг одоо UB Quiz Night гэдэг зохион байгуулаад ихснээс хойш дотоод дөрмийн өөрчлөлтүүдийг бол ингээд нэлээд олон удаа гаргасан байгаа бид нэр хараад хахаар. Тэгэхээр тэр нь өөрөө цаг үеэ дагаад өөрчлөгдөхөөс өөр аргагүй асуудлууд тулгараад байгаа
гэдэг үүднээс те. Тэгээд хүмүүст ингээд жоохон сонирхолтой болгох үүднээс бидэд бол нэлээ олон удаагийн тийм дүрмийн өөрчлөлтүүд хийсэн. Жишээ логик асуулттай үедээ болсон гэдэг маань бол жишээ UB Quiz Night дээр орж ирсэн өөрчлөлт байгаа. Тэгэхээр логик асуулт орж ирсэн бас олон хүмүүс таалагдсан. Дээр нь яг нөгөө нэг асуултаа дагаад бас мэдээж маргаан гарна. Манай баг ийм сорсоос ингэж хариулсан гэдэг маргаанууд бол байнгын гардаг тий. Тэгэл маргааныг шийдвэрлэх бас биднэрт өөрчлөлт хэрэгтэй болж байгаа. Тэг яг нөгөө тасралтгүй явж байгаа оролцогчид ч мундаг болж байгаа учраас энэ дөрмийн өөрчлөлтүүд байнга цаашдаа ч бас хийдэд явах нь өөрөө гарцааг болж байгаа юм л да. Дөрөвт өдрөл зөвхөн болдог байсан ивент хоёр дахьд яагаад болох болсон бэ гэдэг шалтгаан нь өөрөө дөрөвдөд ингээд байнгын оролцдог, байнгын ерөн дээгүүр өсөлтөг ийм чанартай багууд ордог болсон. Тэгэнгუთ бид нар ер нь квизд анх удаа дөнгөж багаа цуглуулад ирээ зур гоё хөгжилтөх гээд ирсэн нөхдүүд бол ингээд ийм амар хүмүүстэй ч яаж өрсөлдөх юм гэдэг ийм мэдрэмж бас авсан. Эсвэл тэрийг илэрхийлсэн тохиолдол их гарсан. Тэгэхээр rookie quiz гэж бид нэрлээд өөр өдөр өөр цагаар өөр асуултаар. Тэгэхдээ нөгөө нэг үндсэн квиздээ өрсөлддөг амируудыгаа тэрэнд нь орох эрхийг нь хязгаарлаад та нар дөрөвдөгтөө үзчихээ. Энэ хүмүүст бол rookie те анх удаа дөнгөж багаа цуглуулад ирж байгаа хүмүүст. За тэгээ цаашлаад асуултанд жоохон залуулаг гэдэг ч юм уу те магадгүй зарим асуултанд тэгж орж ирдэг ч юм уу. Ийм маягаар арай өөр дүрмээр бас rookie quiz гэж зарлаж байгаа. Тэгэхээр яг тим ялгаад хоёр ивент хийдэг. Гэхдээ оролцохыг хүсэж байгаа хүн болгон хоёр дахьт нь очиод ороод дөрөв дахьт нь очиж орсон ч болно асуудал. Дөрөв дахь рүү би бас үзмээр штэ. Манай баг одоо чанартай болчлаа, чадaltaй болчлаа гэсэн хүмүүсээс үзэхэд бол нээлттэй. Тэгэхдээ яг сайн нөгөө нэг өсөлтөддөг багуудыгаа хоёр дахь руу орохыг нь хязгаарсан нэг иймэрхүү зохицуулт хийсэн. Зүг. Тий. Шинэ орж ирж байгаа хүмүүс урыг хугалахгүй нь шүү. Тийм бас. Явцын дунд ингээд хөгжүүлэх юм байна. Ер нь бол таашаа ярианд хэлж л дээ ингээд явцын дунд ингээд жоохон жижиг маргаан баг орой болгол гарч байгаа. Гэхдээ ер нь квиз найдыг зохион байгуулж хүндрэлтэй асуудлууд хэр тулгарч байгаа ер нь томоохон хэмжээний тог цэглэн дасгах гэдэг юм уу ер нь ямар хүндрэлүүд байна, бэрхшээлүүд, сонирхолтой кейсүүд. За тог могон дээр бол гайгүй. Ингэдэг нөгөө нэг комедианууд яриад идэв штэ ингээд нэг амар согтун хүмүүс уужсан орилж морилдог гэд нэг ярьдаг байсан штэ тий одоо бата ингээд алхандаа бол хэцүү байсан чи юу яриад байгаа ингээд согтун хүн орж ирээд уурлаад энэ төр гэдэг шиг одоо квизд яг оролцож байгаа багууд сууж хахад өөр нэг ийм захын ширээн дээр одоо манайхан юмдээ үйлчлүүлэгч авъя гэд одоо магадгүй суулгачвал тий тэр хүн согтуу байжгаад тэр нь оролцоог өгөхтэй энд хүмүүс ингээд өрсөлж явах тэр хүний мэддэг асуулт ч юм уу гэд гараад ирж болно штэ тий одоо Монгол улс хэдэн аймагтай вэ гэхэд тэр хүн ингээд орилдог асуудал гаргадаг. Одоо тэгмэд тэр амар чаг орилж штэ энэ дууг нь хүмүүс хариулах гээд өрсөлдөх гэж. Тиймэрхүү асуудлууд гардаг. Үе гардаг гэсэн. Тэгээд яг бид нөгөө нэг болж байгаа газартаа зөвхөн квизтэй үедээ хаалттай квизийн оролцогчтой оруулна гэдэг ч юм уу. Тийм юугаар хийжсэн. Манай нөгөө нэг асуултан дээр маргаан үүсэх үед яг нэг оролцогчид маань манай хариултыг л та нар ингээд албаар тий ингээд үгүйсгчлээ. Одоо ягаад манай багт ингэж хатуу хандаад байгаа юм бэ гэдэг ийм гомдол бас хэд удаа гарч ирсэн. Тэгээд тэр хүмүүс ч яг тэрийг нь ойлгуулж хэлж авахгүй. Яг уучлаарай. Зөвхөн танаа багийн болохоор ингэж байгаа юм биш. Өөр багууд ч гэсэн ирээл ингээл гомдолтой тий хариултыг нь авахгүй гэдэг ийм юм сонсоол явдаг. Тэгэхээр эн чинь бид нар юу гэж энд байгаа багуудыг ингэж одоо ялгаж хандах вэ? Бүгдэнд нь адилхан ханднаа. Хэзээч тийм байгаагүй шүү энэ олон жилийн хугацаанд гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр яг нэг тухайн момент төр бол хүмүүсийн дургуутсал уур нь хүрнэ. Гэхдээ тэгэл дараа нь ингээл тэрэн зөвлөрч ингээл ойлгоол те. За тэр үед уучлаарай жоохон тэгцэн шүү гэдэг ч юм. Ингээд нөгөө квизтэй хайртай хүмүүс чинь тэгж эргээл нөгөө тайвширхаараа эргээл гайг болол явдаг ч юм. Тиймэрхүү асуудлууд бол гардаг. Зөв. Их сонирхолтой. За ингээд квиз найдыг одоо оролцдог хүмүүс бол одоо эдгээр бүгдийг ойлгож байгаа хоо. Энэ ярилцлагыг энэ подкастыг сонсоод шинээр оролцох хүмүүс ч зөндөө гарах байна. Тэгэх юм бол UB Quiz Night гэсэн пэйж болон групп руу ороод мэдээлэл авч чана шүү дээ. Тий. Тэгээд Quiz Night CGM гэсэн сайт байгаа. Тийм үү? Тий. Quiz Night CGM сайт руу орохоор нөгөө дараагийн 7 хоногийн ингээд идэвхтэй ивентүүд он сартаага байж байна. Тэгэхээр сонгоод өдрөө сонгоод ивентээ сонгоод ороод ширээгээ захиалж болдог. Бүр онлайнаар ингээд юм. Онлайнаар. Тий. Боловсронгуй болоод байна. Ирээдүйд юу ч болох юм. Хөгжлийн төвшин дэше гараад. За тэгэхээр Quiz Night-ийн талаар бид нар сонирхолтой мэдээлэл авлаа. Микогийн одоо маш сайхан хөтэлдэг. Сайхан олгоороо гэж. Одоо тэгээд Микогийнхоо бас орлогын их усрыг танилцъя гэж бодож байна л да. Манайч одоо яг нь үнцэн асуулт байна тэр л та хэдэн орлогын их усртэй гэж асуудаг тийм. Тэгэхээр Мико та одоо би ч одоо аюу цөөхөн орлогын их усртэй. Сүүлд яг нөгөө хасын үлгүүд баг дээр бас ажиллаж агаад сая би намар ажиллаа хүлээлгэж өгсөн. Тэгээд нэг орлогын их усрэг болсон. Ер нь яг мэдээж Quiz Night байгаа.
Quiz Night event-ийн одоо чинь спонсорынхоо гэдэг ч юм уу те тухайн нэг байгууллагынхаа одоо ширээр орлогын их өсөр байгаа. Бид нар бас нэг түрүүн асуултнууд гарч ирсэн байгууллагууд одоо quiz-ийн үйлчлэгээ зохион байгуулж өгж байгаагаар бас орлогын их өсөр байдаг. Одоо тэр нь одоо яг л юу шиг л гэсэн үг байхгүй одоо дуучид нэг байгууллага дээр очиж дуулж өгөөд тэгээд цалингаа авдаг шиг те. Тэрнтэй адилхан quiz өөрөө яг тийм үйлчлэгээр ингэж очиод тэгээд гэрээгээ хийснийхаа дагуу ингээд бүх юм ингээд бичих цаасаа ингээд бүрдүүлээ. Тэгээд бас нэг юм орлогын их өсөр болж явж байгаа. Өөр зүгээр яг нөгөө мэдээж хувь хөтлөгч гэдэг ажил маань бас байдаг. Одоо ямар нэгэн спорт наадмын нээлт ч юм уу, за эсвэл нэг байгууллагын шинэ жил ч юм уу те. Иймэрхүү үйл ажиллагаануудыг хөтэлдэг одоо хувийн хөтлөгчийн ажил байгаа. Тэгээд одоо нөгөө юу хамгийн сүүлд гэвэл нэг tech week-ийг хаалтын ивентийг хөтэлсэн гэдэг ч юм уу те. Иймэрхүү маягаар ингээд ажил гүйцэтгэдэг. Тэгээ тэрүүгээр орлогочдөг. Өөр яг зүгээр юунууд байна л да. Зүгээр найз нөхдөд сонирхлоор хоббигоор хийдэг юмнууд байна. Гэхдээ яг тэндээс нэг амар сүртэй орлого олохгүй ч гэсэн зүгээр юм дуртай ингээд хийгээд явдаг юм байгаа. Тэгээ одоо яг нөгөө намайг би чи өөрийгөө нэг амар тийм одоо бусдад нөлөөлөгч энэ гэж боддгоо. Гэхдээ намайг тоож хаяа нэг ганц нэг энийг сториэд өгөөч гэдэг юмнуудаас орж ирнэ. Тий. Тэр нь гэхдээ нэг амар юм тогтмол биш ээ. Та яриад найз нөхдөдөө хамтарсан гэж шүү дээ. Тэр нь хоолны төлөв бизнес үү? Тэр нөгөө чүчүү хаус ч юм уу те. Одоо бид нэр 10 сарын сүүлээр Цэнхрийн халуун аршаан руу нэг аялал зохион байгуулах гэж байна. Тэгээ тэр нь өөрөө ингээд найзуудаараа нийлж хийдэг. Гэхдээ одоо тэндээс нэг амар орлогын хүлээлт биш. Тэгээ бүгдээрээ хамт юм хүмүүстэй гоё юм хийх гэдэг бүднээс явдаг гэдэг. Одоо эндээс би харин дараагийн зүйлийг асуух гээд ингээд найз нөхдөдөө олуулаа хамтарч хийх одоо энэ бизнесийн давуу болон сул талыг та дурдвал одоо чинь заримдаа юм эзэнгүүтгч юм уу. Энийг бол нэлээд удаан хийж үзсэн учраас танд нэлээд туршлага байх гэж бодож байлаа л да. Тэг эзэнгүүдэх хэцүү. Тэгээд нөгөө нэг найзууд чинь айгүй төвөгтэй шүү дээ нөгөө. Бие биендээ шаардлага тавьж чаддгүй. Тэгэхээр шаардлага тавьчихаар ингээд одоо нөгөө найзуудын бизнес ихэнх нь дампуурдаг гэдэг үг байдаг шүү дээ. Ингээд амар гоё сэтгэл хөдлөлөөр хоёлаа шүү дээ. Амар сайн найзууд шүү дээ. Хамт ингээд бизнес хийх гэхээр нөгөө дампуурчаад идэг шалтгаануудыг би болохоор ингэж харддаг ингээд бие биендээ шаардлага тавихаар найз гэж хүлээж аваад идэг. Бизнесийн шаардлага тавихаар найз гэж хүлээж аваад эмзэглэждэг. Чи тэргээд ихчлэлтэй өгшөө гэхээр чи намайг инглээ гэлтэй. Тэрэнд нэг гомддог ч юм уу. Иймэрхүү асуудлууд үүсэд байдаг болохоор аль болох яг ингээд нэг сайн найзуудтайгаа, сайхан найзуудтайгаа нэг амар юм мөнгөний юм харилцаанд орохгүй зүгээр гоё дуртай юм хийгээд найзуудаараа байх нь гоё. Одоо яг бид нар найзуудтайгаа одоо чүчүү хаусыг нээж ажиллаж байгаа. Гэхдээ тэрийг нэг найз өөрөө хариуцж явдаг. Босд нь бол ингээд идэвхжүүлэх юм уу, тиймэрхүү юм дээр үйлчлүүлэх ч юм уу те. Хүн дагуулж ирэх гэдэг ч юм иймэрхүү юм хийгээд явдаг. Тэгээд яг эндээс угаасаа орлогын хүлээлт байхгүй зүгээр бүгдээрээ гоё цугладаг газартаа л бай. Одоо өдрийн ланчер ч юм уу эсвэл орой нэг ингээд ажиллаад хараад нэг заа ганц бие уучидаа гэдээ яваад ороход тэнд ингээд найзуудтайгаа таар уулзаад хүүе юу вэ сонь сахыг байна гэдэг юм газартаа байх үүднээс чүчүү хаус л ажилдаг. Аяллыг бол жишээ нь мэдэндээ те Батбилгийг мэдж байгаа шүү дээ хамт аялж исэн. Тэгээ манай бэлгээ бол ерөнхийдөө Монголын яг Монголдоо аялах дотоодын аялалд бол маш гоё маршрутыг хүмүүст гаргаж санал болгодог. Тийм хямд үнээр. Тэгэхээр яг бэлгээ маань ингээд аяллаа хөтөлбөртөө жишээ нь Микочи яваад гоё автобусын дотор хүмүүст гоё сонирхолтой квиз мэс хийгээ те. За одоо эсвэл нэг нь мөнгөө чи очиод гоё оройн дуулж муулаад тэгээ хэдүүлээ гоё ингээд хөтөлбөрөөр хэллээд ингээд энэ аяллыг аваа яваа гэдэг ч юм уу. Ийм санаачлууд гаргахад бол окей тэгээ цаг зав таарангуут л те. Тэгэл гоё амрангаа гэл. Ийм маягаар найзуудын бизнес явж байна те. Одоо нэг амар орлого олохгүйгээр. Тэ хамтраад юм ихээр. Юу бүр амар serious яг мөнгөн дээр тулсан бизнес дээр бол жоохон болгоомжтой хандах хэрэгтэй гэдэг бид бүгдээр айл талтаа мэддэг тий. Туулсан баг. Тий. За хөтлөгч Мико гээд бас хүмүүсэд одоо сезон үйлрэл хэлж шинэ жилээр зөндөөл одоо ажил ихтэй байх байлгүй. Үүний хажуугаар бас гэр бүлээ авч явж байгаа аав хүн байна. Тэгээд асуух ч асуулт нь болохоор таны охтууд бол нэлээд сошиал дээр гойгоо зураг мөн пэйж хөтлөө яваад гэдэг. Энэ хизэнээс яаж яагаад эхэлчихв? Яагаад аавс илүү алдартай охтууд гараад ирв? Яг одоо тэгээд нөө сүүлийн үед жоохон амжихгүй болцсон байна л да. Юу асуу одоо манай том охин болоод том дунд болон баг хоёр дээр юу яасан юм. Одоо манай эхнэр хөтөр ярьж байгаа л манай өөр найзууч гэсэн тэгжсэн байсан. Одоо жишээ Instagram хаяг нэгээл зүгээр ингээд нөгөө зургуудыг хадгалаад үлдээчдэг. Бид нар чинь ингэж нөгөө нэг iCloud энтер нь одоо save-лэгүй байдаг ч юм уу те татдагдаагүй байдаг ч юм уу ийм байдлаар явж байгаа утас муцаа гинт алга болгочхоор амар олон дурсамжийн алга болчихдсан юм байна.
Тийм тэгээд тиймэрхүү юмнаас жоохон сэргийлэх маягтай. Тэгээд хоёлаа зүгээр юу яая. Хүүхдүүдээ нөгөө дурсамжийг нь гоё хадгалж үлдэхийн тулд ийм зөв пэйж нээчээ. Тэгээд одоо нэг тэдэн сартаадаа инглээ гэл ийм зураг ч юм уу видео ч юм уу оруулдаг. Тэгээ өөрсөндөө зориулж гэх юм гэр бүлийнхэн ингээ хүрээлтэд зориулж тэгж нээсэн. Тэгсэн чинь манай охины нэг видео амар вайрал болоод тэгээд нэг чат штэ гэдэг нэг видеонд тийм тэр чинь одоо жоохон биш байхгүй. Тэгээд тэр нь аюу олон хүнд хүрцээ. Тэр чинь нэг гинт сая үзэлт мүцэлт аваад тухайн үед тэр чинь 18 онд байхгүй. Тэгэл ерөөсөө амар их постуудыг ингээд хүмүүс аюу их лайк таардаг болоо. Өстө баажаа ингэж ин баажаа гэж ин гэл тэгэл видео чинь ингээл бас тэрэнд нь жоохон урамших маяг ороод те. Уг нь тийм амар паблик болгоё гэж бодог байхгүй. Тэгэл за гэл ингээл тэгснэ явсаар аваад нэлээд олон дагагчтай болсон. Тэгээд нэлээд ч идэвхтэй бид нэр завтаач вэж одоо аав ээж хоёрын завтаач бас зураг мөргийг аваад хийгээл өгдөг байж. Тэгээд явж байгаад яг хөө тэрний дараа 4 жилийн дөрөвтэй байхад нь баг дүүн гарч ирээд тэгээ баг дүүд нь ч гэсэн бас нэг юм пэйж нээчээдээ гэл явал баг дүүнаас өөрхий явсан юм а. Тэгээд сүүл рүүгээ том болоо хүүхдүүд ч том болоо бид нар ч жоохон завгүй болоод нөгөө нэг гэртээ хүүхдээ харж исэн ээж өөрөө ажилд ороод те ингэсэн гутал ер нь жоохон нөгөө тэрийг хөтлөх жоохон хэцүү болчихдаг юм байл те. Одоо тэр нөгөө чадиштэй гэдэг үг чинь өөрөө 3 дугаар анги болцсон явж явах жишээ тий. Тий. Тэгснэ нөгөө видео үзэлт айгүй их болоод исэн чинь бас брэндүүд санал тавиад ингээд хүүхдэрээ нэг юм ингээд стори дот ч юм ингээд та видео гэж тавиад өгөөч ингээд тгий. Тэгэн гутал ингээд жоо эвгүй санагдаад нэг юм ашигын төлөө энийг би нээсэн билүү гэдэг тий. Тийм асуулт ингээд өөрт ирж байгаа хүүхдэрээ нэг мөнгө олох гээд байгаа юм шиг тий. Амар эвгүй. Тэгэл одоо яхаарахгүй нөгөө нэг найс нөхдөө хийж байгаа юм их ч юм уу дэмжиж бид нэг ингэж одоо юмд нь оруулж исэн. Ганц нэг удаа бол үнэхээр одоо нэг амар зөрчилдөөгүй юм байвал ганц хоёрхан удаа тийм одоо захиалга авч исэн. Гэхдээ яг тэр захиалгыг ингээд аваад яг үнэнчээр ингээд өөрийнх нь данс руу мөнгөний хийгээл те. Тэр хүний орлого шүү дээ. Тэр чинь одоо миний орлого биш байхгүй те. Тэг ингээд данс руу хийгээл ингээд явж исэн тохиолдол байгаа. Зүг. За. Гоё хэлж шүү. Тэр хүний орлого гэх. Бас баажамын ингээд тустай орлоготой болж гэж. Тэгээд яг нөгөө насанд болохоор нь өөрт нь угаасаа энэ хаягийн өгчин гэж боддог. Өөрөө хөтлөөд аваа явна. Гоё тийм өөрөө багийнхыг харж байна. Тий. Одоо тэгсэн чинь мартчихдээ юм. Айгу хурдан мартчихдээ юм. Нэг настаад яаж илаа, хоёртоод яаж илаа гэдэг юмдыг. Тэгээд хай нэг ингээд пэйжийнх нь өөрөө ингээд ороод гүйлгэж ингээд харангуут л хөөх ингэж исэн байж гэдэг юм гарч ирээд байдаг байхгүй. Энэ үнэхээр гоё дурсамжтай юм тийм. Ер нь бол би зүгээр бодохдоо хүмүүст нэг үзүүлэлт байхтай биш зүгээр хадгалж авах нь чухал юм байна гэж боддог тийм. Тэгээд яг нөгөө нэг тэр үеийнхээ өөрийнхөө төрсэн мэдрэмжтэй үлдээчих жоохоо тэр чинь. Яараа яг 2 нас 6 сартаа инглээ гэдэг юмтай тэр нэг тухайн видеог нь тавьчихгоот л. Тэг манай охин чинь ингээд нөгөө айрг ууцсан чинь ингээд нилээн халах маяг орцсон. Тэгэл ингээд шулганаал яваад исэн видео мэд хүртэл байдаг байхгүй. Тэгэл тэр миний үзмэл амар инээдтэй санагдаж ийм байсан биш үү гэл. Тэгээд том оюутан бол тэгэхээр архивлж байгаа х. Тийм. Тэрийг архивлал тэгэл хойдог эцэг гэд. Тэгэхээр та бол одоо яг энэ хүүхдэн төлөө ингээд төрийн бас байгууллагуудад өдөр тутмын ажиллаж байгаа. Нийтдээ орон гээ те. Бас тэгээ лантуу төхөө төрөмс байгууллага. Лантуу төхөө төрийн бас байгууллага. Тэгэхээр энэ чиглэлд одоо санаа чилээж ажиллаж байгаа хүний хувьд ер нь хүүхдүүдэд ер нь ямар чиглэлээр хүмүүжүүлэе гэж боддیں۔ Ер нь Монгол эхчүүд эцэг эхчүүд ер нь юун дээр их алдаа гараад энэ хүүхдүүд жоохон ингээд асуудалтай те. Заримдаа ингэж орхигдох зүйлсүүд гараад байна. Энэ баримтуудыг бол таал маш их мэдчихэж байгаа шүү дээ. Зураг хөрөг зөндөө юм архивлагдсан байгаа. Тийм. Яг уу нэг хийж байгаа ажилтайгаа холбоотой гэвэл ядаж одоо чинь том охиноо ч юм уу яаж өөртөө мэдээлэлтэй байг те. Тэгээ ийм зүйл аюултай, ийм зүйл юу, энэ рүү хамаагүй ингэж болохгүй гэдэг талаас нь ядаж мэдээлэл өгөхийг хичээдэг. За нөгөө хоёр бол арай жоохон байгаа. Одоо янз бүрийн мэдээлэл өгөхөд бол арай жоохон байгаа. Зүгээр яг хүмүүжлийн хувьд бол хэд хэдэн бодол байдаг. Хамгийн түрүүнд монголоор их сайн ярьдаг, монголоор их сайн ойлгодог болох юмсан гэж би хувьдаа их боддог. Тэгээ тэрийг их нэртэйг бас их ярилцдаг. Манай ихнэр яг нөгөө нэг одоо чи дунд охин дээр бол ингээд маш сайн ярилцдаг байсан. Одоо өсөж явах процесс одоо явцдаа тий. Би ч гэсэн илүү ингээд сайн ярьж өгөх, ярилцах юм одоо дадал хөвшүүлэх гэж нэлээд үздэг байсан. Тэгээд энэ нь өөрөө манай хүмүүс нэлээд юм их жоохон байхтай айгүй юм сүрхий хилмигэд олонгоо ярьдаг тийм болцсон байсан. Яг баган ч гэсэн одоо тиймэрхүү. Энэ дээр би англи хэлийг бол биднийг жоохон байхад англи хэлтэй хүмүүс их гоё харагддаг те. Англи хэлийг заавал сурах ёстой гэдэг одоо нэг юм бүр
чадвар, ур чадвар шиг ингэж хүлээж авдаг байсан бол одооны хүүхдүүд бол англи хэл бол хэрэглээний төвшөнд энийг сурах нь өөрөө цаг хугацааны асуудал юм шиг санагддаг. Тэгэхээр монгол хэлээрээ маш гоё ярьдаг, гоё үгний сонголттой, үнийг сонсоод яриад ойлгодог те. Үний ярьж байгаа юмыг агүй сайн ойлгож авдаг ийм хүмүүсийг үлдэх хэлсэн гэдэг бодол байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ямар нэгэн хариуцлага одоо тэр хүн дээр байгаа л бол тэр хариуцлагаа өөрөө ухамсарлах ёстой тийм хүнийг л үлдээе гэж боддог. Бусдаар одоо ийм мэрэгжилтэй болгоно, ийм юм дуртай болгоно гэдэг бол бодол угаасаа байдаггүй. Ягаад тэгэхээр бидний хүмүүжүүлсэн аав ээж нарын маань үед бол нөгөө нэг мэрэгжил сонгоход нь хамаагүй өөрсдийнхөө бодлыг тулгаснаас болж маш олон залуучууд яг ийм өссөн зүйл рүүгээ явж чадаагүй алдаанууд гарсан юм шиг санагддаг болохоор би бол хүүхдүүдийнхээ тийм сонголтод нөлөөлөхгүй харин зүгээр сайн дэмжиж өгье даа л гэж боддог. Тэгээд яг одоо тэр нөгөө нэг хариуцлагатай иргэн байх үүднээс бол хэрвээ чи буруу юм хийсэн бол бурууга ойлгодог бөгөөд хүлээн зөвшөөрдөг, хүнээс уучлалтгүй чаддаг тийм болох юмсан. Яг ийм юм чи хариуцж байгаа бол тэрийг авт үлддэг. Тэрийг нь бүр энгийн жишээ нь хувцас тайлахаараа ингээд орхиод явчихж байгаа байхгүй одоо нөгөө жоох хүүхдүүд чинь тий. Тэгэхээр би ингээд дуудаад биширлээ гэд дуутахаар ингээд хүрээд байна. Энэ хэний хувцас үлээ гэхээр минийх гэд. Энийг яах вүлээ гэхээр хураана гэл тэгэл хураадаг ч юм уу тий. Нэг иймэрхүү байдлаар тэрийг ингээд одоо түүгшөхгүйгээр байнгын юм дадал болгож суулгаж өгч энд нь бүр ингээд тий. Загнахгүй тий түүгшөхгүйгээр өмнөхөө энэ юу хиний тавч гэлээ гэдэг. Минийх гэдэг. Энэ яах ёстой вэ гэхээр аашээ гэл. Тим юм ингэж байнга дадал болох гэж хичээдэг. Тэгвэл яг мэдээж одоо нөгөө цаг зав муутагаас болоод бас хангалттай сайн аавынхаа үүргийг гүйцэтгэхгүй байгаа юм шиг бас мэдээж одоо нөгөө өөртөө дутуу санагддаг тал бас байгаа. Бүх зэгчүүд л тийм бүгдээрээ л тэгдэг баг тийм мэдрэмж явдаг. Тэгэхээр Мико маань айгуу гоё нүг ивэр үзэж штэ тийм хүмүүс чинь бас нэг жоохон ааг омгтой үзэх гэдэг тийм биш юм тийм. Тэр чинь ер нь хүүхдэл юм хойно үргэлж анхаарал юм сарнаас олон зүйлийг өрсөлдсөн байдалтай байгаа. Тэгэхээр тэрийг бид нэг ингээд яг юм давтаж өгөөл байж ич тэр хүнд суулгана тий. Энийг хураах ёстой гэдэг дадлыг. Тэгэл яг мартчихж байгаа юм чинь. Энийг бол их олон удаагийн үйлдэлээр энэ ойлгох юм байна да гэдэг л мэдрэмж төрдөн шүү дээ. Тийм байна. Их ивэр гоё ойлгуулж байна. За тэгэхээр та ингээд лантун дохиод төрийн бүс байгууллагад орсон байгаа. Ер нь хэр удаж байгаа анх яаж орсон бэ? Үйл ажиллагаанд нь одоо ямар хэлбэрээр оролцож байгаа? Ер нь одоо лантун дохиод төрийн бүс байгууллагыг үүсгэн байгуулсан ганжихлан одоо манай найз байгаа. Тэгээ бид нар чинь болохоор хамгийн анх юун дээр танилцсан бэ гэхээр үүжгэн гэдэг өглөөний клуб дээр танилцаад өглөө зүгээр кофе уудаг залуучуудын нэгдэл байсан. Тэгээ үүжгэн дээр танилцсан байж давхар лантун дохиод төрийн бүс байгууллага бас 2012 онд үүсгэн байгуулагдаад явж ирсэн. Тэгэхэд би шууд оролцдоггүй байжгаад ер нь нэг 13 14 оноос эхлээд ерөнхийдөө нөгөө нэг одоо хүчрхийллийн шиг ийм үзэсгэлэн тэгээ гэрэл зургийн баримтат гэрэл зургийн үзэсгэлэн ч юм уу одоо ичидийн уут гэдэг аян ч юм уу нийгмийн нөлөөллийн аян явагдахад нь өөрийнхөө чадах зүйлээр би ер нь оролцож туслая гэд одоо чинь хөтэлдэг ч юм уу тий одоо очиод ингээд тэнд нь оролцдог үзэсгэлэнг тайлбарладаг ч юм уу иймэрхүү маягаар оролцож эхлээд тэгээд тасралтгүй ер нь үйл ажиллагаанд нь оролцдог болсон. Сүүлдээ тэгээд удирдах зүйлд нь орсон. Одоо удирдах зүйлд ордог ч өөрөө баг 14 15 хавцаа баг. Бүтцийн нэг өөрчлөлт хийгээд тэгээд 2016 онд ичидийн орон гэдэг төвийг байгуулахаар санаачлаад тэгээд 2017 онд хамгийн анхны ичидийн орон Баян хөшөөнд байгуулагдчихсэн. Тэгээд яг тэнд бол яг гар бие оролцсон гол 4 хүний нэг нь байсан. Тэгээд их олон хүн зүгээр яг лантун дохиод төрийн бүс байгууллагад ажиллаад ингээл цаг зав гаргаад тэр чинь ямар ч цалингуудээ сайн дураараа хийж байгаа шүү дээ. Тэгэхэд надаас найз нөхөд гэдэг ч юм уу хамаатан садан гэдэг ч юм хүмүүс асуудаг байсан. Чи яг яагаад ийм юм хийгээ яваад идэм бэ? Ямар ашигтай юм бэ? Та нар эсвэл ингэж яагаад нэг юм мостер хийх гэдэг нөө гэдэг ч юм уу те. Ингээд сонирхож бөгөөд эсвэл ингээд хардаж ингээд янз бүрийн асуултууд ирдэг байсан. Тэгээд цалинчгүй ийм ажил хийгээд яагаад ингэ яваад идэм бэ? Тэрэнд яг ганцхан тодорхой хариулт байсан л да. Тэрний үг гэхээр би өөрийнхөө төлөө хийж байгаа энийг яг тэр нийгэмдэр нэг ч гэсэн хүүхдийг зөв чиглэл рүү зөв зүйл рүү ингээд одоо ойлголт өгөөд ингээд явуулах нь ирээдүйд одоо өөрийнхөө дүүнэр гэдэг ч юм уу тий өөрийнхөө хүүхдүүдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт болж байгаа хүүхдүүд. Тийм. Одоо бид нар мэдэхгүй шүү дээ 20 жилийн дараа магадгүй одоо ичидийн оронд үйлчлүүлдэг байсан одоо тэрүүгээр ингээд номын санданд суудаг байсан хүүхэд манай хүүхэдтэй нэг хамт олон болоод явж магадгүй эсвэл одоо нэг гэр бүлч болохыг би тооцоолж чадахгүй байхгүй тий.
Тэгэхээр тэнд нэг хүүхдийг ч гэсэн зөв зүйл рүү цаг хугацааг зарцуулаад буруу тишээ ирэх гэжсэн бол зөв болгоод ингээд үлдээж байгаа нь өөрөө ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт цаашлаа зүгээр шууд утгаараа өөртөө ч гэсэн оруулж байгаа хөрөнгө оруулалт. Тэгээд хүн тусалснараа мэдээж хүн өөртөө сайхан мэдрэмж авдаг. Одоо эрг өөрчлөлт хийснээр сайхан мэдрэмж авдаг. Тэгэхээр энэ сайхан мэдрэмж ч гэсэн надад ирж байгаа ашигтай зүйл аахгүй тий. Тэгэхээр ийм байдлаар оролцож исэн. Тэгээд одоо бол бид нар яг удирдах зүйлдөө бүгдээрээ байцгааж байна. Удирдах зүйл өөрөө ерөнхийдөө бодлогын түвшний үйл ажиллагаанд оролцож байгаа. Өдөр тутмын үйл ажиллагааг бол ерөнхийдөө жигдэрсэн. Тэгээд явж. Тэгэхээр цаг зарцуулалтын хувьд бол одоо 17 он ч юм уу 15 он ч юм уу тэр үетэй харьцуулахад арай өөр болсон тий. Зөв. Ер нь сая таны ярианаас гой зүйл ойлгогдчихл. Юу гэхээр хүмүүс чинь зөвхөн өөрийнхөө хүүхдийг л харилаад гэдэг. Миний хүүхд онцор хамгийн боловсралтай бол гэл. Одоо чинь байшингаар юм бол хотгон дотор л амьдраад байгаа шахахгүй тий. Тэгэхээр ирээдүйд сая таны хэлдэг шиг 20 жилийн дараа юу ч болж магадгүй учраас хамт өсөх төр нийгмийн хүүхдүүдийг хөгжүүлэх гэдэг нь аюул чухал ажиллагаа гэдгийг та бүхэн холбоо хийж гин гэж ойлголоо шүү дээ тий. Тий, одоо бид нар нэг бүгдээ ойлголтын хувьд бас нэг юм болмоор санагдаад байд. Яг зөвхөн гэр бүл дотроо тий асуудлыг шийдчихэд болцсон гэж ойлгох нь өөр хамгийн том эхний шатны алдаа юм шиг санагдав. Тэгэхээр сайхан гоё амьдрмаар л байгаа бол тий хүүхдүүдэд аз жаргалтай байгааг хармаар л байгаа бол энэ нийгэм өөрөө маш чухал. Тэгэхээр нийгмийг өөрчлөхөд тодорхой хэмжээнд цаг зав гаргах эсвэл тодорхой хэмжээнд санаа зовох эсвэл тодорхой хэмжээнд оролцоотой байх нь айгүй чухал. Ялангуяа одоо залуу эцэгчүүдийн хувьд бидний хувьд биднийг манай доод үеийн дүүнер харж байгаа. Тэгэхээр эндээс хүн ч бас ингэж боддог юм. Би гэр бүлтэй болох юм бол бас ийм юмыг нэг тархиныхаа нэг карманд хийчмээ тий буланд нь ингээд тавьчихъя. Тэгээ хүүхдтэй болох үед угаасаа хүнд тийм бодол төрнө. Тэгэхээр чин манай хүүхдэл асуудалгүй манай хүүхдэл мундаг сургуульд сурдаг бос хүүхдүүдийн сургууль ямар хамаатай юм бэ гэж бодох өөрөө хамгийн том алдаа байхгүй. Тийм. Тэгэхээр яг нийгэм өөрөө сайхан байж иж бид тэр хүүхдүүдэд ядаж за сайхан нийгэмдээ үлдээлээ, сайхан их орондоо үлдээлээ гэж бодоод санаа амар явах нь шүү дээ, ирээдүйд. Тийм. Тэгэхээр тийм бодлыг бүгдээрээ суулгах нь зөв болов уу гэж боддیں۔ Гоё ярилт байна. За тэгэхээр одоо хөтөлбөр хийж байна, квиз найдаа зохион байгуулж байна, хүүхдүүдэд сургуультай хүргэж өгч байна. Таны ер нь цагийн менежмент өдрийн рутлайн ямар шиг өнгөрч байна? Тэр их зохицуулж амжиж байна. Би яг үннийг хэлэх цагийн менежмент их муутай хүн гэж өөрийгөө боддیں۔ Ягаад тэгэхээр заахаа мэдээж хүүхдүүдэд хүргэж өгнө, хүүхдээ өглөө ингээл цэцэрлэгийнх нь хүргэж өгөөл. За өдрийнх нь яг өөрийн цаг зав гайгүй байвал өдөр хичээлд орж байгааг нь хүргэж өгөөл те. Орой тарахт нь одоо магадгүй их чин завгүй, ээж нь завгүй байвал би нэг авдаг ч юм уу, нэг эсвэл өөрөө амжихгүй бол бас одоо эмээ өвгөөс нь гуйдаг ч юм уу. Ийм зохицуулт ингээл хийгээл явж байгаа л да. Миний ажлууд өөрөө айгүй сонь нэг ажлын онцлогод ямар нэг үйл ажиллагаа хөтлөх ч юм уу те. Эсвэл квиз найт өөрөө дандаа оройн цагаар бол. За тэгээд нэг байгуулгын хөтлөхөр боллоо гэж бодоход тэр нь амралтын өдөр болчихдог. Тэр хүмүүсийн амарж байгаа үед би дандаа ажилдаа байж таардаг ихэнхдээ. Тэгэхээр гэр бүлийнхнийгаа амарж байгаа үед гэртээ байхгүй байх тохиолдол аягүй их байдаг. Энэ жоохон хэцүү. Одоо нэг юм миний хувьд жоохон эмзэг сэдв гэх үү те. Одоо манай нөгөө баг хоёр ч л тэгэл ингээл та орой квиз найттай юу гэл те. Ингээл асуухаж айгүй хэцүү санагдаж байна. Тэр хоёр болохоор намайг уг нь байлгамаар байгаа юм шиг байна л да гэртээ тийм мэдээж тэ хүүхдүүд л юм чи. Тэгвэл харин тийм ээ гэл тэгэл ингээл орхиол явна те. За эрт ирээрээ гэл явуулна те. Иймэрхүү зүйлүүд байдаг. Тэгээд нөгөө нэг оройгоор их ажилтдаг болохоор ер нь өдрийн цагаар жоохон завтай байдаг. Тэгэхдээ өдрийн цагаар одоо уулзалт гэдэг ч юм уу одоо өнөөдөр ингээд подкастт орж байгаа ч юм иймэрхүү ажлуудыг ингээд бас яг цаг үеэр нь оруулаад ингээд явдаг. Тэг яг цагийн менежмент бол ерөнхийдөө тухайн өдрийнхөө нөгөө нэг хуваарийг хараад за эндээс би ингэж хөтлөх юм байна, ингэх юм байна. За энд би тэгвэл өнөөдөр хүүхдээ хүргэж өгч амжихгүй юм шиг байна. Өнөөдрийн хуваараар бол тий. Тэгвэл би одоо өвөөг дуудъя. Өвөө ирлээ. Хүүхдүүдийг хүргэж өглөө тий. Гэхдээ яг 7 хоногийн 5 өдрийн одоо зарим үед нь өвөгдүүд нь заримдаа өөрөө зохицуулна гэдэг чинь ийм маягаар явдаг. Тэг яг нөхцөл байдлаас их хамаарна. Тэг орой ажилтаа бол ялч орой ажилтаа байдаг тий. За тиймэрхүү. Одоо ер нь ингээд Сансуу подкастыг ерөнхийдөө дуусгах гэж байна. Тэгэхээр ер нь танаас асууж байгаа нь одоо ирээдүйд ер нь та ямар ажлууд төлөвлөж байна? Квиз найдынхаа хүрээнд ч юм уу те. Зорж байгаа зүйлс юу вэ? За ер нь яг ойрын хугацааны төлөвлөгөө гэвэл квиз найт дээр контент гаргах төлөвлөгөө байгаа. За бид нар гэхдээ энийг бас жоохон урт хугацаанд яриа л яваад байгаа. Тайсан зураг мурга зурулцсан тэр нэг юм гоё телевизийн контент болох төлөвлөгөө ер нь бол байгаа.
Тэгээд илүү гоё хүмүүс сонирхолтой байдлаар бас нэг юм оюунлаг контент гэдэг утгаараа тий. Тэгэхээр нөгөө хуучин бол нөгөө гоё яг багаараа орж өрсөлдөг гэсэн чинь Илсэн цагч гэдэг юм уу, Центаврч гэдэг юм уу гоё нэвтрүүлгүүд байсан шүү дээ тий. Тэрний одоо яг одоо үеийн бидний явуулж байгаа форматыг бас нэг үзэгчдэд хүргэх. Тэгээд яаж гарах уу гэд бид нар бас нэг ганц нэг телевизүүдтэй, студиудтэй энэ төр ярилцаад явж исэн, туршилт хийж үзсэн энэ төр юмнууд контентууд энэ төр байдаг л да. Энийг яг телевизийн контент болох хүсэл бол байгаа. Энийг төлөвлөгөө болгож ажиллах одоо магадгүй дараа жил ч юм уу бид нар ажиллаад явах магадaltaй байгаа. А өөр төлөвлөгөө гэвэл яг түрүү нөгөө яриан дунд хальт дурддагдсан эргээд нөгөө нэг контентын салбартаа эргэж ирэх нэг жоохон шин төрлийн одоо ток шоу гэх юм уу тийм зүйл хийх төлөвлөгөө бас байгаа. Энэний санаа бол гарцсан. Одоо санааны хөгжүүлэлт. За тэгээд нөгөө нэг ерөнхий нөгөө нэвтрүүлгийн бүтцсэн шүү дээ. Ямар хэсгүүдээс бүрдэх юм. Тэгээд ер нь урт нь ямартай байх юм. Тэгээд ямар давтамжтай гарч явах юм те. Тэг нэг юм зочинтой тийм нэвтрүүлэг хийх төлөвлөгөө байгаа. Тэгээ удахгүй бас би ч одоо нөгөө дэлгэцэн дээрээс алга болцсон байхгүй юу? Одоо юугаарч гарахаа болцсон те. Facebook-оор, YouTube-оор юугаарч гарахаа болцсон. Тэгээд яг эргэж тэрийг хийх нөгөө айгүй дуртай байсан. Одоо late night хөтлөх бол миний бас маш дуртай ажлуудын нэг байсан. Тэгэхээр эргээд бас нэг дэлгэцэн дээр ирэх магадaltaй ажил яригдж байгаа. Тэгээд энийг бас удахгүй хийх баг. За ингээд подкаст маань ер нь төгсөх тийш хандж байна. Тэгэхээр Мико минь одоо ингээд төрийн бас байгууллагад ажиллаж байгаа энэ өсвөр насны хүүхдүүдийн талаар сэтгэл зүйн асуулт юм энэ талаар бол мэдээлэлтэй ойр байдаг. Одоо хүмүүс хамтарч ажилладаг гэсэн үг. Тэгэхээр одоо сүүлийн үед л ингээд сошиалар янз бүрийн өсвөр насны хүүхдүүдийн тухай ингээд эвгүй үзүүлсэх сонсогдож байна л да. Та энэ дээр одоо өөрийнхөө бодол санааглаж бас юу гэж бодож байдаг вэ? Тий одоо тэгээд би өөрөө ч өсвөр насны хүүхдтэй тий. Яг хоо сүүлийн үед одоо нэлээд хөндөгдөд хурцаар хөндөгдөд байгаа өсвөр насны хүүхдүүдийн бүли за дотроо бие бинийгээ бүлийдэх за цаашлаад бас нийгэмдэр ингээд томчуудын асуудал гаргаж маргаж ийн гэл ингээд яваад байгаа. Энэ зүйл дээр ингээд хараад хөндлөнгөөс ер нь зүгээр ажиглаад байж хахад түрүүн бас дурдсантай ер нь утга ойролцоо аав ээж нар өөрсдийнхөө хүүхдүүдийг одоо маш их зүйлээр хангалуун байлгаад дээр нь хүүхдүүдэд ямар нэгэн хариуцлага үүрүүлэхгүй за хүүхдүүдэд ямар ч буруу нялзаахгүй ингэж өсгөөд байгаа юм болов одоо үргэлж хүүхдийнхээ талд байгаа тэр хүн чинь ингээд буруу юм хийсэн ч зүгээр аав нь зохицуулъя ч юм уу ээж нь зохицуулна эсвэл өмнөөс нь орж ингэж одоо тэрний эсрэг талтаа ингэж одоо маргаан өсгдөг ч юм уу иймэрхүү зүйл өөрөө тухайн хүүхдэд надад бол юу ч хамаагүй юм байна гэдэг юм мэдрэмж өгөөд байх бидээ ингэж өссөн хүүхд өөрөө яг ингээд аав ээжийнхээ одоо гараас гарна шүү дээ тийм 18 нас хүрээд их сургуульд ордог ч юм уу өөр улс руу явдаг ч юм ийм үед энэ хүүхд өөрөө бас яг тэр бодлоор ингээд яваад ивэл бас ямар асуудалтай нүүр толох бол гэдэг дээр бид нар жоохон бодж үзэх хэрэгтэй юм болов дор бүрнэ тийм тэгээ нөгөө нэг миний хүүхд бол хамгийн өөгүй бус айлын хүүхдүүд бол бүгдээрээ муухай гэдэг ч юм ийм ойлголт нэг ийм хэлцүүг явдаг шүү дээ тэрнтэй адилхан ийм ойлголт яваадах нь өөрөө жоохон буруу баха гэж л санагддیں۔ Тэгээд одоо үнэхээр замраагүй одоо харилцаатай хүүхдүүдтэй ч бид нар гудамжинд явж байхдаа тааралдж байна. Ямар ч хараа хяналтгүйгээр одоо энэ зам тээврийн хөдөлгөөнд оролцож байна тийм. Энэ бол ер нь сэтгэл эмзэглүүлдэг. Эн чин та өөрөө сайн дураараа хүүхдээ эрүүл мэндийг нь тийм амь насыг нь дээсэн дөрөв дээр авчиж тавиад ингээ гаргаад өгч чинь тийм. Хитэн дүүргөөр чамаагүй худалдаж авч өгөөд ингээд явуулж байгаа энэ асуудал өөрөө жоохон аюултай. Яагаад хүүхдээ хайрлахгүй байгаа юм бэ тийм. Тэгээд эргээд хүүхдээсээ бас яагаад хариуцлага нэхэхгүй байгаа юм бэ? Таны хүүхд хин нэгэн хүүхд дээр ингээ буруу зүйл хийсэн бол тэр айлын хүүхдийг буруутгах хүүхдээсээ асууж яагаад болохгүй байгаа юм бэ? Одоо чинь бид нар ч яг тийм асуудалд орж тоглоом талбар байж байгаа хүүхд ингээ цохоод авсан ч гэдэг юм уу те. Тэнгуут л ээж ингээ хүүхдэд дагуулж танаа хүүхд ингээ гих үед надад ч гэсэн айгүй хэцүү байгаа хөх тэгээд миний охин яасан юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ? За уучлалтгүйгаараа гэдэг ч юм уу те. Эхлээд хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. Тэгээд гэртээ оруулж ирж байгаад хүүхдэд харгадаа те. За миний хүүхд бити ингэж хүүхдүүдтэй хэрвээ чамаг одоо ямар нэгэн чиний биед халтсан тохиолдол гарвал шууд яг үнэн боддоор нь аавдаа ээждээ ихчдээ хэлжээ. Чи харин хүүхдийн биед битгий хүрээ гэдэг ч юм уу те зөвшөөрлгүй хүүхдэд ингээ хүрэх цох болохгүй байхгүй. Бид нар тийм байдлаар хүүхдэд хүмүүжүүлж болохгүй. Тэгэхгүй хүүхдээ марангуут танаа хүүхдээ өөрөө л тэгсэн юм байл шүү дээ гэдэг хандлага өөрөө маш буруу. Тэр чи хараа зогсож байгаа хүүхд бол би юу ч хийсэн болох юм биш үү гэж хүмүүжих гэдэг шүү дээ те. Дараагийн удаа дахих гэж асуудалгүй те. Манай аав амир гэдэг ч юм уу те. Манай аав наад асуудал чи шийт чинь гэдэг ч юм ийм үг хүүхдийн амнаас гарах хэмжээд бид нар хүүхдүүдэд хүмүүжүүлэх нь өөрөө
хэр зөв бэ гэдгийг өөртөөс асууж үзэх хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Мгм. Тэгэхээр мэдээж тэр бүлийн өөрөө бас ямар зүйлээс үүссэн байна гэдэг бүх зүйлийг тэгээд боловсролын салбар маань өөрсдөө эндээ бас анхаарал хандуулж үзэх хэрэгтэй болов уу гэж санагдаж байна. Мгм. За ингээд үг дүнгийн талаар нэг дэлгэрэнгүй бас нэлийн гоё одоо хүмүүст хүрэхээр үг гэдэг бол сонслоо. Миний л байр шүү. Тий. Тэгэхээр энэ нэг сонсож байгаа хүмүүс ч гэсэн бас өөр өөрийнхөө зөв хүлээж аваа тунгаах үзье гэж бодож байна. За одоо ер нь дахиад сүүлийнхээ асуултыг асууя. Сүүлийн гэсээр л 3 явж байна. Ер нь бол Мико бол одоо хасуу үлгүүд менежер хийжсэн. Маа тий. Тийм. Тэгэхээр энэ сагсанд үнэхээр дуртай байна те. Тэр арын процесс юу болж ив? Тэнд юу ямар хөө ажил хийж ив? Сагсанд угаасаа дуртай. Би ч өөрөө тоглодог байсан юм чи 10 жил байхдаа. Өдөр ч юм. 10 жил тоглодог байсан. Тэгээ оюутан байхдаа тоглодог байжгаад эрүүл мэндийн шалтгаанчлаад болсон. Гэхдээ мэдээж сагс үзэх одоо хүртэл миний хамгийн дуртай, үзэх дуртай, дэмжих дуртай спортын нэгдүгüрт байдаг. Одоо манай асуулгуудын тоглогч Бэлгүн. Тэгээ Томи битэр чи 10 жил байхдаа нэг сургуулиас тоглодог байсан байхгүй. Тэгээ багын найзууд гэсэн дот руу шилжиж ирээд тэгээд Бэлгүн бит хоёр нэг ярилцж агаад манад нэг ийм оронтой гарч байгаа. Тэгээд энэ дээр чи ажиллаж үзээч чамайг санал болгож байна гэд. Тэгээд анх асуулгуудаа нэгдэжсэн. Тэр нь тэр үед бол асуулгууд баг өөрөө менежментийн шинжилт хийгээд одоо төрийн бас байгууллага статусаас компани руу шилжээд одоо орлого олох зорилготой бизнесийн байгууллага болоод менежментийн багийн шинжилт хийгээд ийм нэлээд өөр болж исэн байхгүй. Одоо ер нь анхдагчлаа яг ийм өөрчлөлт хийж ингэж эхлүүлснээр тэгээд энэ яг ийм өөрчлөлтийн процесс донд оролцоод би яг 4 улирал 3 жил хагас буюу 4 сагс мөнгөний улирал ингэж ажилласан ба. Тэгээд сүүлд ажиллаа өгсөн аах. Энэний ард бол маш олон зүйл нөгөө нэг гаднаас хардаг шиг биш олон зүйл процесс өрнөдөг. Тэгээд эндээс бол одоо тамирчид те одоо багийн удирдлагуудыг зөвхөн ингэж хардаг бол энэний ард ажиллаж байгаа хэр их ажил тэгээ бидний төсөөлөөгүй нүдний далд байгаа хэр их ажил явдсан бэ гэдэг зүйлийг бол яг үнэндээ сагс мөнгөний зүгээр үзэгчийн хувьд бол ойлгоход жоохон хэцүү. Тэгэхээр энэ чинь маш олон хүн цаг даргүй ажиллах тий олон зүйлийг зохицуулт хийх процесс явж идэг. Тэгэхээр ийм олон баг хамт олон нийлжиж энэ нэг үр дүн гардаг ч юм уу төрүүлэх үр дүн ч юм уу тий ийм гардаг гэдгийг одоо бол гэхдээ ер нь спортын багууд бүгдээрээ нэлээд гоё менежментийн багтаа болоод ойлгоод энийг ингээд явж байгаа. Тэгээ сагс мөнгө яг ийм шилжилт хийж байгаа энэ үед бас байснараа бол эндээ бахархдаг дуртай байдаг. Тэгэхээр яг юм болгоо цаг хугацаатай шүү дээ. Тэгээ одоо ямар нэгэн спортын баг дээр ажиллахгүй байгаа. Гэхдээ менежментийн өөрчлөлт хийжсэн болохоор тэрний жоохон ингээд зах цухаас мэддэж авсан зүйл бол байгаа тий. Гоё туршлага болж ирсэн. Тий, гоё туршлага болсон. Амттай ч байсан тий. За. Гоё дуртай юмар ингээд тууштай байна гэдэг одоо биднэрт олон жишгээр харуулж байгаа юм. Тэгээд баярлалаа. Ингээд Сансуй подкаст энэ удаагийн дугаар энэ төрөйд өндөрлж байна. Тэгээд Улаанбаатар хотын залуучууд биднийг очих ивенттэй болгож байгаа. Мико, найруулагч Дүлгүн, Quizmaster Дүлгүн. Одоо энэ хоёрт бас их баярлалаа гэж хэлье. Тэгээд үзэж байгаа та бүхэн ч гэсэн бас зорж нэг очиорой гэж хүсье. Ингээд цаг гарган өнөөдрийн дугаарт өөрийнхөө амжилт түүх одоо бүх сонирхолтой зүйлийг ярьсан танд их баярлалаа. Баярлалаа. Тэгээд найзгаа бас тоож өрсөнд баярлалаа. Батрагийнхаа хийж байгаа бас олон прожект одоо маш олон YouTube channel хөгжүүлж явж байгаа. Тэгээд багаа маш сайн чадварлаг удирддаг, ийм хэцэгцтэй ажилдаг. За тэгээд биднийг бас гоё үзэх юмтай байлгаж байгаа. Танаа баг хамт олонд баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа.